холбогдлого. Энэ матрицын тодорхойлогч нь 1 болвол ийм байх PQ тоог олоорой гинэ. За E бол мэдээж 1 матриц гэж. За эхлээд хэдүүлээ А матрицын тодорхойлогч нь 1 гэдгээс 3B C хасган 1. За энэ матрицын тодорхойлогчийг бодохоор 1 гарч. За энийг бодох юм бол хасах 3-ыг энэ дээрээс биднэрт энэ тодорхойлогчийг бодохоор энэ хоёрын үржүүр 3-ыг үрждэг нь хасах 1. Энэ хоёрын үржүүр гэхээр хасах нь B-г үрждэг нь C тэнцүү 1. За энэчнээс биднэрт BC хоёрын үржүүр нь хасах 4 гарч. За ингээ BC хоёрын үржүүрийг бид нар хасах 4-оор сольж явах болох нэ. За хэдүүл А матрицын квадратыг бол. Тэгвэл А матрицын квадрат гэдэг чинь А матрицыг өөрөө нь үржүүлнэ гэсэн. 3BC хасах 1. За эхний матрицын мөрийг хоёр дахь матрицын багнуудаар үржүүл. За гişүнчлэн үржүүлчих юм бол матрицыг үржүүлчих юм бол 3 дээр 3 9 3 9 нэмэх нь BC 3C-гээс хасах нь C 3B-гээс хасах нь B BC дээр нэмэх нь 1 юм байна. За ингээ энэ дээрс BC-гийн үржүүрийн оронд хасах 4-ийг биччих юм бол бидний матриц маань юу болох вэ гэхээр 5 2B 2C энд биднэрт хасах 3 гэдэг. Нэ. За мөн А матрицын куб зэрэг гэдэг маань А матрицын квадратыг А матрицаар үржүүлнэ гэсэн үг. За А матрицын квадрат маань 5B 2C хасах нь 3C. Энийг үрждэг нь 3BC хасах 1. За энийг мөр багна гэж явна. За ингээ үржүүлээд эмгэгдчих юм бол тэгээд B-г үрждэг нь C-гийн оронд 4-өө биччихээр бидний матриц маань ямар матриц болж ирэх вэ гэхээр 7 3B 3C 4 гэдэг матриц болно гэсэн. За ингээд А куб матрицыг олчлоо гэсэн. За биднэрт нэг юм байгаа. А-гийн куб зэрэг дээр нэмдэг нь P тоог үрждэг нь А матрис, нэмдэг нь Q-г үрждэг нь E матрис гэдэг юм. Хоёр ийм тэгч. За энэ дээр А куб матриц маань 7 3B 3C хасах 4. Ийм тэнцүү P-г үрждэг нь А матрис ч өөрөө 3BC хасах 1. Нэмэх нь Q-г үрждэг нь E матрис гэдэг чинь 1 тэг 1 матрис гэсэн. За одоо энд матрицын үржүүлэх үйлдэл тоогоор үржүүлэх үйлдэл бол тэгээ нэмэх үйлдэлийг гүйцэтгэж юм бол 7 3C 3B хасах 4 гэдэг матриц маань за P-гээр 3-ыг үржүүлээ Q-г 1-ээр үржээ нэмэхээр чинь 3B дээр нэмдэг нь Q. За энд болохоор P B болно. Яагаад гэвэл T болчихж байгаа. За энд болохоор PC болно. Энд болохоор хасах P дээр нэмдэг нь Q болно. За одоо энэ дээрээс бид бодлогоо бодох юм бол биднэрт юу болох вэ гэхээр биднэрт QB болох юм бол хоёр матрис тэнцүү байхын тулд харгалзах байранд элементүүд тэнцүү гэдгээс биднэрт 7 тэнцүү 3P дээр нэмдэг нь Q болно. 3B тэнцүү PB болно. 3C тэнцүү PC. За энэ дээрээс дараа нь болохоор хасах P дээр нэмдэг нь Q хасах 4. За энэ голын тэгшлээс бид нарт P 3-гээ гараад ирлээ. P3 юм чинь энэ тэгшлээс бид нарт Q нэг юм бэ. 2 2 энэ дээр алдсан юм шиг байна. За тэнцэнэс бид нарт энэ дээдлийн тэгшлэл дээр орлуулчих юм бол
7 тэнцүү 3-ыг үрждэг нь 3 нэмэх нь Q тэнцүү хас 2 өгнө. За энэ нас 2 P 3 гэдэг чинь бидний хариулт А хариулт болж таарч байна.